Сайн байцгаана уу? Wonder Girls Journey 15 дугаар дугаарт тавтаа морил. За, Микний арт Оюка болон Моника мэдчилж байна. За, Вашингтон DC хотоос дараагийн дугаараа та бүхэндээ хүргэж байна. За, өнөөдөр бит хоёрын шин зочинтой ярилцахаар сууж байна. Шинж гэж нэг нас нэг шин бишээ хуучин дуу. Хуучирчаад байгаа юу? 13 дахь дугаарт оролцсон мөлөө амка маань 13 билүү 12 дахь дугаар. Тий, оролцсон нөгөө та нар маань санаж байвал нөгөө хийсэн ажлаа тоолоод 15 бараг хүрсэн. Тэр залуу маань хүрэлцэн ирсэн байна. Сайн уу амка? Сайн байцгаана уу? Амьдрал нь сайн уу? Амьдрал сайн, та нар сайн уу? Аа сайн. Битэрийн дараагийн дахин битэрийн подкастаас оролцсонд баярлалаа. Amka Journey second. За тэгээд өнөөдөр Ajax гэдэг шинхэн гал халуун цослог залуу нэмж оролцуулж байна. Сайн байцгаана. За гоё орж ирж байна. За Ajax манай сонсогчдод өөрийгөө товчхоноор танилцуулбал ямар вэ? За ерөнхийдөө товчхоноор тайлбарлах бол миний нэр Sotoko. Зүгээр Ajax Stars гэдэг нь зөндөл Америк хүмүүстэй ярьдаг болохоор амар тийм simple нэртэй болъё гэж made up name. Тэгээд саяхан Amka битэр Las Vegas-ын Funnel Hacking Live гэдэг ивент рүү ингэ явчихад ирсэн. Энэ ивент бол яг би бол зөндөл 5-6 жилийн турш мэдчихэж байгаа. Тэгээд анх ерөнхийдөө бол би чинь Монгол байж байхдаа тэгээд юу яасан 11 дугаар ангида байж байгаа. Яг 11 дугаар зуныхаа би нэг Баян ядаа гэсэн номыг анх уншиж байсан байхгүй юу. Тэгээд тэр номыг уншиж байгаа ерөнхийдөө бол бизнес болон тиймэрхүү ертөнц рүү амир ингээд сонирхолтой болж ирсэн. Тухайд бол манай ээж аваа хоёулаа инженер, тэгээ намаа инженер болгоно гэдэг. Манай аав цахилгааны инженер, ээж барилгын инженер, тэгээ намаа барилгын инженер эдэр болгоно гэдэг их сургуульд орж ирсэн. Тэгээд их сургуульд орсон байж байхдаа тэр мөрөө ерөөс сонирхол энэ маркетинг болон ингээ бизнес тэр ертөнц надад амар сонирхолтой байсан учраас 18 онд би анх Монголд ерөнхийдөө энэ ертөнц рүү орж ирсэн юм. Энэ ертөнц гэдгээ гоё тайлбарлаад өгчдгөө. Яг ямар ертөнцид орсон бэ? Тэгээ яг яагаад ч юм гэх юм уу? Well, тэрийг бол яг хамгийн сайн тайлбар өөрөө яг мэдэрч ирсэн мэднэ л. Гэхдээ яг миний хувьд бол зүгээр ингээд хүн болгон ингээд амьдралынхаа нэг зэг дээр ирж байгаа. I want to make more money гэдэргээл. Би анх тийжсэн Google-оор ороод how to make money online гэж харсан. Тэгээд баян бол хийгээл тийм. Яг тэр номыг уншаад шууд тэг search хийгээл хамгийн түрүүнд Amazon FBA pop-up хийсэн байхгүй. Тэгэхээр би Amazon дээр ингээд бараа зарж эхлэе гэдэргээд надад амар шууд ингээд толон төлөв суусчих байхгүй. Монгол тахтаа шүү дээ тий. Тэгээ Монголд тэгж үзээл тэгээд YouTube руу ороод эхлэн бичиж үзчихсэн чинь Amazon эхлэхэд амар мөнгө хэрэгтэй юм байна. Хамгийн багадаа нэг $2,000-аас $3,000 гэсэн чинь тухайд надад мөнгө авахгүйсэн. Тэгвэл мөнгө хамгийн бага мөнгөөр яаж эхлэх гэсэн чинь dropshipping гэсэн нэг тийм бизнес мөн. Dropshipping. Би анх dropshipping эхлээд YouTube-с $100 үзээд тэгээд нэг Estrosa Cosmetics гэх нэг тийм cosmetics-ийн дэлгүүр анх нээгээл тэгээд бол би тэгж одоо маркетингийн одоо ерөнхийдөө салбарт өөрөө тэгж үзээл тэгээд өстой үнэхээр ингээд айгүйх сургууль аваад гайгүй цалингаар сургууль дээр худалдаж аваад тэгээд нэг гайгүй ID-тай болоод тэгээд би эхний ганц хоёр нэг борлуулалт хийгээд ихсэн байхгүй юу. Тэгээд эхний ганц хоёр борлуулалт хийсэндээ би бүр амар баярлаад Америкт их руугаа залгаад тэгээд би нэг хичээсэн нэг $2,000 зээлж ирсэн юм. Яг хичээд би нэг 2 цагийн нэг тийм бизнес план гаргаж ирж байгаа dropshipping талаар. Тэгээд хичээд нэг $2,000 ингэ аваад тэгээд гайгүй тэр яг эхлээд мөнгө авснаа би бас нэг аюу ашигтай авсан ба. Би нэг $5-6,000 яг борлуулалт хийгээд Монголоос. Тэгээд тухайд чинь би ингээд би бүр өөр амар мундаг гэж бодоод тэгэл ингээд яг явж исэн чинь яг ингээд бүх юм жоохон сав болоод яг маркетингийн мэдлэггүйгээс болоод миний ads shutdown болцсон. Тэгээд тэр юуээс ерөөд бол ингээд маркетинг бас ийм хүн болгоны хилдэг чиг тийм амархан зүйл бол юм бол биш юм байна. Аюу их ингээд ганцхан ингэж гадна талаас биш хүний тийм psychology дээр амар сурах хэрэгтэй юм ингээд. Тэг ингээд psychology дээргээ тэр талаас ингээд сураад ингээд явжсэн чинь ганц хүн байдаг гэсэн юм. Russell Brunson гэдэг. Тэр одоо ингээд ClickFunnels гэсэн компани одоо ClickFunnels 2014 онд нээсэн компани 3 жилийн дотор $100 сая одоо борлуулалт хэмжээнд хүрсэн. Аюу тийм fastest growing software company гэж нэрлсэн. Тэгээд тэр үний ингээд Russell Brunson-гийн хийсэн ивент байсан гоё Funnel Hacking Live гэдэг нэртэй. Тэгээд нэр нь ер нь ягаад Funnel Hacking Live гэж байгаа гэхээр одоо ингээд хүн болгоны бизнес болгон дээр би анх сурч ирсэн sales funnels гэдэг ойлголт одоо бизнес болгонд хэрэгтэй. Тэгээд sales funnels нь яг юу гэхээр одоо онлайн одоо тийм зүгээр одоо sales funnel гэж ойлгож байгаа. Одоо зүгээр ингээд вебсайт болон таны хэрэгтэй тавьсан. Тэгээд яг тэр бүгдийг анх сурчаал тэгээд ерөнхийдөө Russell Brunson ийм хүн байт юм байна. Тэгээд тэр үед чинь 2019 он байсан. Тэгээд Funnel Hacking Live гэдэг тийм ивенттэй байсан. Тэгээд тэр ивент нь явъя гэж мөрөдж байгаа л 2021 онд би онлайнаар анх орж ирсэн.
Одоо тэр ивентэд нь гэсэн үг тэр залуугийн. Онлайн хамгийн анх орчоод тэгээд тэр үе 2021 он яг ингээд Монголын ингээд шөнийн цагаар одоо Америкийн тэр 12 цагийн зөрүүтэй юм чинь. Тэгээд энэ чинь ингээд одоо өдрийн 2 цаг тэгсэн юм чинь энэ шөнийн 2 цаг эхэлж байгаа байхгүй юу? Тэгээд шөнийн 2 цагаас тэгээд бараг ингээд өглөөний 8 хүртэл 4 хоног тэгж явсан. Тэгээд суугаад. Тэгээд ерөнхийдөө бол мэдээж айгүй их юм сурсан. Тэгээд 4 хоногт нь бол яг тэр үе чинь 2021 оны корона болж ирсэн шүү дээ. Би энэ ивентийг ерөнхийдөө яагаад ингээд авах гэдэг юм санал болгосон гэхээр яг ингээд 4-р өдөрт нь за хамгийн сүүлийн өдөр юм чинь би ингээд 3 хоног ингээд алинцэн ингээд амар нойргүй өдөр явцсан амар ядарсан байсан. Гэтэ 4-р өдөрт нь Tony Robbins гэдэг нэг хүн ярьсан байхгүй. Тэр үе ярихдаа бүр 530 минут ярьсан. Тэгээд би зөв ихний нэг 15 минутын сонсчоод за унтидаа гэсэн бодлоо чинь яг 15 минутын сонссны дараа бүр ингээд яагаад ч мэдгүй энэ Tony Robbins гэдэг хүний energy бүр ингээд all time high дээр авчиж чаддаг бүр ингээд шүү. Тэгээд Tony Robbins ингээд одоо ингээд outcomes мэдчих байгаа. 4-р өдөр энэ одоо явсан Tony Robbins ярьсан. Яг ярьж эхлэхээс өмнө бараг 30 минут ингээд амар хөдөлгөөн юм те. Амар хөдөлгөөн юм гэдэг нь ингээд бараг одоо нэг бүжиглэн хин ч юм уу хайшин эсвэл амар тийм excited ингээд тиймэрхүү ингээд зөвлөн хөдөлгөөнүүд хийгээд тэгээд яг би 5 цаг 30 минутын дуурчдаг Tony Robbins-ийн одоо тэр яагаас очиж тэр бол амьдрал ерөнхийдөө бол өөрчлөсөн яриасан. Тэр үеэс хойш ингээд өөрхөн амьдралаа ингээд харахаараа би бүр ингээд шал өөрөн болсон. Тэгэл тэр үед ингээд за fun walking life иймэрхүү ингээд юм хэд бол totally worth it юм байна. Хаас $1000 биш би бүр хамаагүй тэрнээс илүү хүн цэнийг ерөөхдөө авсан. Тэгээд тэр бүгдийг авчаал тэгээд одоо Америкт Америкт ирсэн шалтгаан бол энэ бол тэр л байгаа. Тэгээд тэр анх Америкт ирж байхдаа би нэг аялын виз ерөнхийдөө ирсэн конференс сууя тэргээл тэгэж тэрнээс ашгүй азар миний виз гараад тэгэл инженерээ яг амьдраа оролцож исэн 2022 онд. Тэгээд анх амьдраа оролцоод бас ер нь бол бас л unreal байсан л да. Яг нь би чинь одоо энэ хүмүүсийг бараг сүүлийн 4 ингээд 5 жил ингээд дэлгэцний хүмүүс Монголоос харж байгаа шүү дээ. Тэгэл яг ирэл тэр хүмүүст яг ингээд уулзсан чинь бас тэр уулзсан гэдэг юм чи бас ясал амар л гоёсэн. Гэтэ бас одоо яг бодоход байгаас тэ чи ингээд Монголоос яг тэр эхлээд конференс ингээд суугаад ирсэн ба шүү дээ. Тэр үед чиний англи хэл чинь нэлээд сайн байсан болохоор чи ингээд сонсоод тэр хүмүүсийг ойлгоод яваад байсан биз дээ тий. Одоо яг одоо ингээл Америкт нэг 3 4 жил болчоод ингээд team conference явах ойлгож илаа л да тий. Гэхдээ чи бүр Монголоос эхэлсэн гэдэг чинь анх тэгвэл англи хэлийг хаан сураад ийм мундаг conference одоо тий Америкчуудын ингээд тий энэ business hacking трийг ингээд хийдэг том speaker-уудын яриаг ойлгох төвшөнд орвоо. Таачлаа гэсэн тултаас л би бас англи хэл сурсан нь бол за бараг ингээд 3 дугаар ангиас ахуулаад ээж анаа хүний хобби сурвалт нэг оруулж байгаа Монголын. За. Би бол тэрнээс босон байх гэж бодож байна. Яг тийш ингээд орчоод тэнцээд нэг хүүхдүүд нэг англиар ерөнхийдөө ярьдаг. Би ихтэй ямар ч ингээд англи байхгүй. Тэнгүүтээ ингээд бас хобби сурвалаас сурахаас гадна ингээд би сурах гэсэн ингээд YouTube болон кинонод үздэг гэсэн. Хамгийн түрүүнд жүжигчин Ryan Reynolds одоо Deadpool. Тэр үний киног үзэл энэ яг жигнэс би ингээд 4 5 дугаар яг тийж сонсож байгаа байхгүй ингээд амар ингээд гоё гэ лайн хэлнэ амар инээдми. Тэрийг би бүр ингээд жүжиглэмээр санагдаад ингээд бүр ингээд дагаж хэлмээр санагддаг гэсэн чинь дагаж хэлээ би жигнэсээ ингээд дагаж хэлээд. Тэгэж энэ дагаж хэлсээрээ за баг ингээд акцент ингээд би баг авцсан гэх юм уу? бол тэгж багасаа. Тэгсээр гал ирэхэд бол англи хэл сурсан даа. Ер нь тэгэл хүмүүсийн яриаг сонсоол тэгээ ямар ч дүрм мөрөн бодохгүйгээр зүгээр л энэ хүн аим гой сонсож би ч гэсэн энэ хүн шиг ингэж гой сонсож байна. Natural сурсан мөн үст. Тийм юм байна тий. Тэгээс яг Deadpool-ийн яг тэр жүжигчин залууч нь бас Америк одоо Америк нөгөө joke хэлдэг штэ. Тэ яг юм даалт утгатай. Одоо яг Монголоос би л одоо дөнгөжил яг тэр нөгөө жокуудыг ойлгож эхэлж байгаа байхгүй. Тэгэхэд бол яг Монголоос яг юу хэлээд байгааг нь бол ойлгоход амар хэцүү. Гэтэ ингээл одоо сонсонгод бүр амар инээдтэй бүр сүүл нөө Deadpool Wolverine кино гарсан чи бүр за татчаанаа гараад ирсэн. Тэгэхээр тэгэл гайг ойлгосон л. Гэтэ бас л чи Монгол байсан ирнэ тэр жок болгонуудыг ойлгоод ингээд байсан гэхээр чиний бүр англи хэл нэлээд сайн байж байгаа гэсэн байна. Тийм би 3-аас тэгэл бараг 11 дүүрэн хүртэл. Тэгээ 11 дүүр ангиас яг ингээд бизнес болон энэ одоо e-commerce, social media marketing world руу орж эхлэв. Тэгэл англи яг хүчээр солилцуулсан. Яг нь би нэг хамгийн их dropshipping бизнес эхлүүлээд тэрийг ингээд явжсэн чинь тэр нэг ойролцоогоор $6,000 төгрөг хүрээд тэгээ ерөнхийдөө бид тэр байсан байгаа ямар маркетинг мэдлэггүйгээс болоод тэгээ олсон гайгүй нэг ашигаараа би нэг Tyler Bus гэдэг залуу дээ. Тэрний нэг social media marketing agency гэсэн тийм нэг $1,000 төгрөг суралцсан байхгүй юу. Тэрийн дахиад нэг хүн амнаас 2-3 мөнгө зээлж байгаа. Тэгээ тэгж шир суралтыг аваад тэгээ би нэг Монголд 2020 оны хавцаа нэг эхэлж байхад өөр ингэсэн тийм agency байгуулж ирсэн Монголоос би. За. Тэгээ би өөр ингэ dropshipping гэдэг хийдэг тийм туршлагатай байсан юм чинь ерөнхийдөө бол одоо тэр dropshipping хийдэг хүмүүс рүү холбогдоод
Одоо e-commerce дээр явуулдаг хүмүүс чи одоо хитгэн юм дээр ингээд хамгийн анхаарал байж байгаа. Facebook ads, Instagram influencers, store conversion, store design тиймэрхүү юм дээр аюул их төвлөрсөн байдаг. Хүн болгоны email marketing гэдэг юм ерөнхийдөө мартсан байсан байхгүй тухайн үед. Тэгээ email marketing мартсан байж хаад би зөв тэдрүү анх гаргаж ин санал нь бол та ингээд бүх цаг ингээд Facebook ads дээр зарцуулж байгаа email хийсэн байна. Та надад ямар ч мөнгө төлөх хэрэггүй. Би зүгээр ингээд email чинь өнгөө бичээд үгүй. Өнгөө бичээд би тэрнээс ойролцоогоор 25-30% ашиг авъя гэдэргээд тэгж би нэг Монголоос нэг Америкийн хідэн клиенттай болж эхлэв. Тэгээ нэг ойролцоогоор нэг 5-аас нэг 7 клиенттай болоод би нэг Монголд ойролцоогоор нэг 2000-аас 2500 сартаа яг хийж эхэлчихсэн байхгүй нэг 2020 он. Тэр чинь хэдэн онд гинэ? 2000. Тэр бол 2020 он. Яг тэр бол миний анхны амжилт гэсэн. Тэрнээс өмнө бол би бол яг үнэ хэлэхэд 14 бизнес эхлүүлээ яг дампуур болж яг 14 бизнес эхлүүлэн гэдэг нь бүр яг би жигнэсээ мөнгө гаргаад санаа дээр гараа тэрийг хийгээд 2-3 сар болоод тэгээд нэг жоо дампуурсан нэг тиймэрхүү. Тэгээд яг тэр email marketing ерөнхийдөө яагаад амар сайн амжилттай явсан гэхээр copywriting гэдэг одоо нэг тийм advertising одоо marketing тийм skill гэдэг одоо нэг зүгээр ингээд зар бичих. Тэрний амар хай үнэлээд байдаг. Яа нь бол ингээд хүмүүс ингээд онлайн ингээд борлуулалт ингээд амар их явагдаж байгаа юм чинь you gotta pick the right words, right? Тэнгүүд чинь тэгэл тэр нэг skill-ийг би аягүй сурч эхлэв. Тэгээд сурч эхэлж байгаа email copywriting-аа ороод тэгэл ерөнхийдөө миний анхны амжилт юм бол тэндээс гарч ирсэн. Тэгэл мэдээж энэ social media world-д ороод тэгэл энэ дотор одоо энэ ертөнц дотор гэвэл зөндөө хүмүүс одоо Alex Hormozy, Russell Brunson, Grant Cardone, Ty Lopez гэх мэт би одоо нэлэх юм бол ойролцоогоор 100 хүмүүс дэлж чадна яа бол тийм зөндөө хүмүүсийн сурвалж байна. Намайг алтаж гарч манай тэр багш маань байна, энэ багш маань байна гэж. Яг тэр шиг сонсож байна. Бид ч бас нэг хөө яг энэ салбарт бас нэг мэдлэг байхгүй. Тийм утгаараас яг энэ хүмүүсийг ингээд бас яг таньдаг гэхээр айгүй хэцүү болчиход байгаа байхгүй юу? Би таа AJX яриг сонсохоор нэг ондоо хэлээр яриад байгаа шүү дээ. Тэгээд амар хурдан ярьдаг. Засавээ. Өөр ондоо ертөнд зөвл яриад байгаа санагдаад. Тэгээд чи их сургуулаа Монголд төгсөөгүй шууд ер нь энэ мөрөөдлөө дагаад ингээд болсон гэсэн үг үү? Сургуулаа төгссөн үү? Би шүтээсний бол 2 жил сурсан. Яагаад ингээд шүтээс инженерийн ингээд би ингээд байсан тийм. Манай ээж хоёулаа инженер болохоор намайг яг үнэхээр инженер болгоно гэж багаас ингээд бэлддэг байсан. Тэгээд уус ингээд ямар ч хамгүй хүүхд ингээд багаас ингээд бэлдээд эхэлчихээрээ тэр хүүхднийг тэр мэж уус ингээд дургу болж өссөн шүү дээ. Яалч ингээд миний өөрөө өсөхгүй болохоор. Тэгээд нэг яалч би нэг тим эготой байсан гэх юм уу? Яг тим эготой байсан ч бас. Уус ингээд эго амчсан. Эго ч бас хаашаа чинь. Аавал цахилгааны инженер, ээж барилгын инженер тэгээд аав интер дизайн дээр болгоно гэж би шүтээс 2 жил сурж байгаа. Тэгээд яалч шүү ингээд нэг ингээд өвлийн ингээд семестр амар педалт ингээд ирсэн ингээд үед ингээд би нэг ном уншчихсан байхгүй баян ядаа гэд. Тэр ингээд намын ингээд уншиж гисэн чинь байж дээ. Би одоо энэ бүгдийг яг ингээд сураад би инженер болохгүй бүртлэн зүгээр ингээд яагаад ингээд сураад байгаа юм бэ? Одоо тэгэхээр шүтээс чинь дахиад нэг 3-4 жил ингээд байсан. Тэгэл ингээд бодож ирсэн за би тэгэл би тухайд ээж хатаа хэлэхгүй би зөв шууд их сурвалжаас өөрөө drop out хийсэн. Тэгээд яг би бол нэг хүмүүс санал болохгүй л дээ. Гэхдээ би бол өөрхийн гаргасан шийдвэртээ нэлээд ихтэйсэн. Яа нь бол би social media world руу ороод ямар тодорхой хэмжээний үр дүн ихлэ би авчирд ихсэн аахгүй өөртөө. Тэгээд үр дүн ингээд авчираад ихсэн чинь би шууд их сурвалжаас гараад ийшээ нэг хэд full time ороод манай ээж аваар угаасаа мэдээж ихэндээ угаасаа ингээд амар дургу байна заяа. Ямар ч хамаагүй яаж байгаа. Мөнгө олоод эхлэхгүйэл за тэгээд хүлээн зөвшөөрөлөө. Тэгээд ямар ч ингэ нийгэм эхлүүлчихлээ. Тэгээд хамгийн гол нь би ерөнхийдөө яаж хийсэн бэхээр ингээд power ихсэн чинь ингээд намайг ингээд латаад талаад ярихгүй угаасаа ингээд надаа ийшээ ингээд орё гэсэн ямар ч тийм хүсэл тэмүүлэл байхгүй нь би бол ийшээ та ингээд надад хэлсэн ч хэлээгүй би өдөрт баг ингээд нэг 2-3 бизнес нам явуулж уншиж чинь зөндөлм сургалтыг сонсож чинь өөрөө 2-3 бизнес дээр ингээд ажиллаж чинь ийм байж ах чинь энийг унтраана гэдэг бол угаасаа тэр make sense. Тэгэл яг удаа ээж аваа тэгэл тэр нүглэж шөрчөл тэгэл би шууд ойролцоо би хотын төвд амьдардаг гэсэн их дэлгүүрийн тэрэлд. Тэгээ яг тухайд бол би яг мэдээж ингээм амар мөнгө олоод эхэлж байгаа юм шиг Монголд би амар шоочны амьдралтайсэн л таасан. Бас л яач үеийн дундаа нэг амар мөнгө нэг 5-6 сая ингээ олоод эхлэхээрээ бас л ингээ нэг жоохон юу яддаг юм уу? Жоохон пэдэж эхлэв. Тэгэл гадуур ингээ өдрөөр гараа шоотмор санагдаад. Тийм шүү дээ. Тэгэл яг би ингээ 3-4 сар тэгж явж байгаа за арай дэмжчихнэ гэл тэгэл би нэг гачуурт руу би нэг манай нэг гачуурт нэг байр авчихсан би нэг гачуурт дээр би аавдар очижсэн байхгүй юу? Гачуурт ингээ байхаар хотоос нэг ойролцоо нэг 50-аас нэг цагийн зайтай гэх юм уу? Тэр үед яг би ингээд өөр юм дээр ингээд фокус таах юм байна. Тэгэл би нэг фокусж байгаа л тэгэл нэг тэр үед чинь 2021 онд би нэг онлайнаар нэг фанатик лайф нь суудсан. Тэгэл 2022 онд заавал яалчгүй заавал Америк явна гэж зориул. Америкийн бүх юмыг тийм гэдэл бэлдчихсэн.
Вау. Одоо нууц шол хэдэн настай бэ? Би ч одоо 24 шүү. Одоо 24 яг хүрлээ. Вау. Тэгээ одоо Бараг уурлаад байгаа шүү. Одоо бараг 24 хүлээ яа. 3 сарын 9 гэдэг чинь өнөөдөр 2 сарын 23 тий. Мартин намны маргааш юм тий. Тэгснээ хичнээн бизнес нээгээд дампууруулаад 14 гэсэн тий. Тий, миний хамгийн их хэлжсэн бизнес буучин бизнес. Та Монголд нөгөө нэг ингээд нэг хүн болгоны буучин онлайнаар зараад байсан шүү. Би яг тэрийг ингээд харж байгаа та. Би нөгөө бөмбөр яваад яг тэр өрлөдийн би ингээд худалдаж авч ирсэн байхгүй юу. Тэг ингээд тэр өөрөө би ингээд нэг хитэн бууч ил. Надаа ингээд Facebook дээр байгаа. Би нэг 10 хитэн бууч хийгээ. Тэг бүх зургуудыг аваад бүх хамаатан садар руугаа явуулаад Facebook дээр тавиад бахан Монголын зарын групп дээр тавиад. Тэгж энэ хэд бол нэг ганц хоёр бууч нэг ангийнхад эндээ зарчаал тэгэл ганц хоёр зарын групптэй 20 3 зарчаал. Ер нь тэгж л эхэлчихсэн да. Тэгэл тэгж эхлээл нэг хов ганц юм яа зараад ингээ эхлэлийн дараа ингээд окей энэ бол яг үнэхээр impossible юм байна. Possible гэдэг нь тийм одоо багасаа тийм мэдрэмж авчаараа угаасаа л хүн тэгэл угаасаа ер нь зогсохгүй ш тэгэл. Үгүй тийм угаасаа. Нэг нэг стартап нөгөө одоо бизнес гэл одоо яриалаа гаш тий. Яг тэрийг ингээл чи чинь бүр багасаа ингээл хэлүүлээл ингээл яваал дампууруулаад яваад исэн ч гэсэнээ тэгэл одоо тэгээд яг юу хийхээ ер нь бол ойлгоцсон, мэдэрсэн явж байгаа залуу 24 настай ярнэ. Ямар их юм үтцээ. Би тэгээд Ajax-ийн яриаг сонсохоор яг нэг 21-р зуун болцсон шүү guys. Тэгээ бид нар ингээл яг зүгээр нэг их сургуульд 4 жил сураал нэг альбан газар тэ өглөө 9-өөс орой 5 хүртэл ажиллаад зовоол мөнгө олоол тэ ингээд явдаг тэр сэтгэхүй маань одоо ондоо олж байгаа тэ бүх зүйл интернетээр маркетингаар заавал нэг тэ их сургуулийн дипломтой байснараа угаасаа баян болохгүй л дээ. Гэхдээ тэ илүү чөлөөтэй сэтгэлгээ би болцсон шүү гэдгийг амар мэдэрч бас харуулж тэгээ дээрэс нас чамайг найзтай ч гэсэн санал болгоод тэгээд хоёр хамт ингээд сая сургалтанд явсан штэ тий. Тэрэнд ч гэсэн амар гоё юм. Тийм чи эргэн тойрондоо гоё ингээд нөлөөлөөд тий. Явж байгаа ч гоё штэ тий. Бас 2 жил сургууль сурчаад тэнийг яг таг дундаас нь бас ингээд хаяад ингээд өөрийнхөө юмд л яваад бас courage л таа. Тийм амар тийм зориг байгаа байхгүй гоё тий. За Амкагийн маань хувьд ямар байсан? За эхнээс ахуулаад явах шийдвэрээ гаргаад ингээд очсон. Одоо ер нь бол тэр сургалтыг чинь бол тийм бизнесийн сургалт гэж хэлэх юм уу? Яг нэг өгүүлбэрээр надад хэлдэ. Яг ямар сургалт вэ? $1000 тикеттэй яг нэг өгүүлбэрээр хэлвэл тэнцэнс. Энэ бол ингээ World Class Business and Marketing Conference гэж би бол хэлнэ. Marketing World Class Marketing Conference. Дэлхийн хэмжээний маркетингийн тийм сургалт юм байна шүү дээ тий. Ямар зохион байгуулалтаар яаж явах вэ? Ямар хүмүүс ирэх үү тэнцээ ер нь юу болох вэ? Ер нь бол анх би яагаад Амкаг авч явъя гэж байгаа юм гэхээр би одоо энэ ертөнцид орж ирээд зөндөө хүмүүсийг ингээд тэд нар ингээд амар хэцүү амьдралаас ингээд босч ирээд олон сая доллар хийгээд тэгээ бүр ингээд multi-millionaire болсон зөндөө олон түүхүүд идэх байхгүй юу? За. Тэр бүх ингээд түүхүүдээ би ингээд анх ингээд хараад тэр бүх хүмүүсүүдийг хараад бүгдээр л ингээд бидэртэй ингээд адилхан сэтгэж чадварын гаруултай байна тий. Бүгдээр ингээд ажлыг хийж байгаа. Гэхдээ тэдэрт бол ингээд толгойд нь ингээд нэг ID ингээд буусан гэх юм уу? Тэр ID-ийн тэгээ дараа нэг $1 million ингээд бизнес болж гарч ирсэн. Тэр ID-г ерөнхийдөө бол funnel hacking live $100 хүмүүс авч ирсэн гэж юм хэлжсэн байна. Тэгээд би Амкад би бол тэр хүмүүс ингээд анхны удаа би сонсгооч ваа хүмүүс ингэж сайд гараад юм. Яг ингээд очиж сонсоод үзвэл нэр ингээд нааж амар боломжтой юм байна шүү дээ гэдэг. Тиймэрхүү зөндөө санаанууд айгүй их ингээд орж ирдэг. Тэгээд тэр бүхний санаанууд ингээд орж ирээд тах тусмаа ингээд хизээний өдөр бас ингээд миний одоо өөрхийн бас ингээд $1 бас idea ингээд л гарч ирэх тийм нөхцөл өгдөг юм. Тийм. Тэгээд ерөнхийдөө бол мэдээж энэ ивентийн талаар нь I mean I would definitely recommend it. Яагаад гэвэл одоо шиг $1000 ингээд ихэнх хүмүүс би бол анх яагаад ингээд $1000 ингээд гаргасан мэхээр хүмүүс болгоо ингээд $1000 ивент наач ямар үнэтэй ингээд айгүй Монгол зөндөө гэж хэлдэг байсан. Чи монголоор чи хитэн төгрөг юм бэ? 3 сая 400 тийм. Тэгээд дээрээс нь тэндээ ч бас дахиад нэг жаш буудал болон тэгээд Лас Вегас руу явах зардал. Тийм, зардал төрөлтэй. Тийм. Яг $1000 гэдэг нь бол миний бодлоо хүн болгоны хувьд амар хямдхан санагдах хэрэгтэй гэх юм уу одоо яг би олж байгаа мэдлэгтэй харьцуулбал гэсэн үг юм уу? Тийм. Тэр одоо би ингээ 2021 онд байж хат нэг Byron Golden гэдэг нэртэй хүн надаа ингээ айгүй бүр ингээ нүд онгоолгомоор ингээ амар тийм үйлжсэн байхгүй юу. Тэр нь яг юу юм хэрэг яг тухайн үед ингээ сууж яхад ингээ
хүн болгоос асууж байгаа байхгүй та хэд амьдралын чинь хамгийн том зардал нь яг юу вэ гэж audience асууж байгаа байхгүй. Тэгээ ерөнхийдөө бол амьдралын хамгийн том зардлууд нь гээл одоо хүн болгоос асуугаад ингээ байр орон тий машин эсвэл одоо university college тэгэл зөндөө хүмүүс тэгж хэлж ирсэн. Гэсэн чинь Marigold юу гэсэн мэхээр тэр бүх хариулт чинь ерөнхийдөө 3-т ордог. Одоо шилбэл гэрийн зардал одоо mortgage тэр бол 3-т ордог. Хоёрт юу ордгийг гэсэн чинь taxes гэсэн байхгүй Америкт бол. Taxes бол тийм ялчгаа хоёрт хамгийн том өндөр зардал чинь. Тэр нэгт тэгвэл яг ямархан өндөр зардал байдгийг ингээд тэгээд ингээд хүн болгон тэр ингээд асуудал ингээд бодоод байжсэн чинь Marigold юу гэсэн мэхээр ignorance гэсэн байхгүй юу? Ignorance. Тийм, ignorance гэдэг нь юу юм гэхээр одоо ингээд ямар ч юм тийм тоохгүй одоо таамжиргүй байх зан гэх юм уу? Тэр нь ягаад хамгийн том зардал нь гэж байгаа гэхээр тэнцээ байсан хүн болгон ерөнхийдөө бол тийм үл таамсарсан зан яа. Хүн болгон ингээ 10 сая доллар хийцэн. Тэгсэн чинь тэр хүмүүс биднийгээр юугаар ялгаатай гэсэн чинь тэр мэдлэгээр ялгаатай гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр үл таамжирсан зан яад хамгийн том зардал нь юу гэхээр одоо жил болгон бид нар ингээ амьдралд одоо ингээ 10 сая доллар тэр хийх мэдлэггүйгээс болоод амьдрал ингээ жил болгон 10 сая доллар төлж байгаа гэх юм уу? Зөв. Тэгээд хэрэг бид нар тэр мэдлэгнээс бол бид нар тэгж төлөхгүй. Гэсэн тэр талаас нь ингээд надад амар ингээд ойлгож ирсэн байхгүй юу? Зөв хэлсэн маа. Тийм ээ. Зөв юм байна. Тийм ээ. Би болохоор бодохдоо бол бараг нэгдэх зардал нь бидний өдөр тутамд бараг зарцуулдаг мөнгө төгрөглөх гэж үзсэн. Тэгсэн чинь шал эсвэргээрээ шал өөр юм гэсэн юм тий. Тэгээд ерөнхийдөө бол тэр ингээд зардал нөх нь бол яаж ингээд олон сая доллар хийх юм одоо тэр хүмүүс яаж хийгээд байна тий. Тэр бол like not it's real like there's people яг нөгөө нэг эхний оногт нь амкаптер оцсон эхний оногт нь нэг award ceremony болсон. Одоо шагналын тим нэг оройн гоё ивент болсон. Нэг 3 цагийн. Тэгээд тэнцээ болохоор ингээд 1 сая доллар хийсэн хүмүүст нь гарч 1 сая доллар хийсэн шагналаад авдаг байхгүй юу? Тэгээд 1 сая доллар хийсэн шагналаа 10 сая доллар хийсэн шагналаа тэгээд бүр 25-аас 100 сая доллар хийсэн шагналаад байгаа. Тэгээд дээрэс нь тэгээд энэ жил хамгийн анхнуудаа 1 тэрбум доллар хийсэн гэдэг 3 Comma Club гэдэг тэрбум доллар хийсэн ганц жил шагналаад. Тэр бол Russell Brunson өөр авсан. Russell Brunson өөр авсан. Тэгээд одоо ингээд тайз нар гарч ирээд вау ингээд хүмүүс ингээд 1 сая доллар энэ хүн ингээд 1 сая доллар яа бас хамгийн анх ингээд 2020 онд ингээд суужсэн миний хажууд суусан ингээд 1 сая доллар хийсэн шагнал ингээд гарч ирээд тайзан дээр аавна гэхээр байж энэ хүн чи миний хажууд сууж исэн биз дээ. Энэ зүгээр л жирийн хүн байсан биз дээ. Гарч ирээд сая доллар шагнал авсан гэхээр амар ингээд сая доллар хийх амар ингээд боломжтой хүн болгонд боломжтой тий. Тэр sorry. Нөгөө нэг одоо ингээд тэр шагналаа тэр хүмүүс ингээ гардаад авч байгаа штэ. Тэгтээ өөрсдийнхөө одоо яаж хийсэн түүхээ хуваалцд юм уу? Ерөнхийдөө бол тэрийг хуваалцахгүй л та мэдээ шагналаа авахын тулд одоо нэг тийм requirements гэдэг. Яг тэрийг жигээс баталдаг байхгүй. Тэгээ компанид заавал тэгж батлах хэрэгтэй. Шагналаа авахаар мэдээж ганцхан тэр үйл биш. Өөр зөндөө юм шагналаа авч байгаа юм чинь ингээс дараал зураг дараалал тэгэл явж байгаа. Ер нь ийм юу юм community болчихж байгаа юм уу тий та нар одоо ингээд нэг ийм community олоод тийм funnel hackers гэсэн юм community дээр ороод тэгэл Гэхдээ өөрсдөө бол ямар ч санаагаар ямар ч бизнес эхлүүлээд хийж болно. Гэхдээ тэр community дотроо ингээд хамтдаа бас шагнал энэ төр авахар явд юм биш үү тий. Вау. Тэгээд тэр community дотроо одоо хэрэгтэй одоо ингээд business idea дээр байх юм бол тийм ингээд бүх tools тэгээ одоо ингээд бүх ингээд experience одоо бүх юм ингээд одоо ингээд юу яаж чаддаг вэ? Хүмүүст ингээд хэлж өгдөг гэх юм уу? Вау. Тэр Russell Brunson тэр Todd гэдэг хоёр ингээд founder нь болохоор нэг нь ингээд Todd нь болохоор ингээд software program engineer нөгөөх нь болохоор ингээд зүгээр л ингээд маркетингийн зүгээр сууд ухаанд нь заяа яг ингээд Russell Brunson яг ингээд сонсоход би бол зүгээр хараа бүр ингээд шүтээд бишрээд бүр яаж ингэ юм ингэж мастер хийд юм бэ гэдэг тэр бүр өөрөх нь ингээд нэг хэсэг болцсон заяа өөрөх нь энэ мэдлэг өөрөх нь хийж байгаа юм бүр ингээд бараг л ингээд хөлөх гарна болцсон зүгээр хурж зүгээр ингээд live action явж байгаа байхгүй live session явсан байхгүй зүгээр нэг ингээд хамгийн түрүүлж ингээд судалсан ингээд бид нар бүгд ингээд цаас нэр өөрсдөө бизнесээ өгнөрүүд ингээд бизнесүүд ингээд бичээд миний бизнест ийм асуудлууд байна. Энийг хэрхэн шийдвэрлэх талаар ингээд миний бизнесийн потенциал гэдэг ингээд тийм ингээд анкет бүгэлж байгаа байхгүй. Тэгээд эдгээр хураалгасан юм. Тэр дундаас ингээд шалгаруулж аваад Russell Brunson нэг бизнесийн юмыг үнгүй маркетинг яг тэр ингээд планыг ингээд гаргаж өгөөд тэгээд ингээд бүх асуудлуудыг шийдэж өгдөг байхгүй. Шууд ингээд тайзан дээр самбар дээр бичиж байгаа нөгөө хүнтэй жоохон юмуд ярилцж байгаа л асууж байгаа юмнууд асууж байгаа л маа хийхээ бичлээ зүгээр лайв сешн дээрээ бүр тэр бол зүгээр суудах хад юмсан тэр гараал бол үнэхээр биш ирсэн тэгээд тэр бол дам. Яагаад гэвэл тэнцээ 20 цааны 8000 хүмүүс энэ жил явсан. 8000 хүнээс ганц хүн яг нэг тодорхойлт тэгэл нэг яг ингээд тайзан дээр лайв гарч ирээд өөрхөн бизнесээ Russell Brunson хэлж байгаа байхгүй. Тэгээд энэ дээр ингээд нэг тийм лайв одоо ингээд тийм одоо видео VSL болон ингээд тийм бичлэг одоо тэр ингээд сурчлах тийм бичлэг ингэж гаргаж ирсэн одоо вебинар маягийн. Тэрийг бол Russell Brunson зүгээр сонсоод тэр нь болохоор ямар хүн байсан гэсэн чинь өөр $3000 тийм нэг
програмтай. Тэгээ тэр 3 долларын програм яад гэхээр одоо ингээд энэ бол яг их ч өөрөө нэг 50 49 настайсан. Тэгээд өөрөө болохоор ингээд тийм нохоотой тэгээд тэр нохоо нь болохоор ингээд охин дүүтэй ингэж одоо ингээд шөнийн унтахт ингээд одоо 2 юм уу 3 настай охин юусэн ингээд унтаж чаддгүй байсан. Тэгээ унтаж чаддгүй байжгаад одоо тэр нохоотой ингээд танилцж эхлээд тэгээд охин нэг гэж унтаж чаддаг болоод тийм их өнөг өөрчлөлт гарч ирсэн байхгүй яг тэрийг нэмэлт тайлбар ингээд удахад нь л тэгээд яг тиймэрхүү өөрчлөлт гаргаж ийн мэдчихээ тэр мэдлэгээ 3,000-аар хүмүүс зарж байгаа байхгүй юу? Зөв. Тэгээд 3,000 долларыг аим үнэтэй юм болов гэж бодсон чи яг Russell Brunson тайлбар гэдэг чинь аим хямдхан санагдаад байт. Тийм дээр бол үнэхээр байс. Тэгтэл угаасаа ингээд тиймэрхүү юмнуудыг бас ингээд яг тэр нөгөө санааг тэгж зарна гэдэг ч өөрөө амар сонь баахгүй тийм ингээд одоо Монгол нөгөө нэг ингээд жоохон бахад чинь нөгөө шаркууд гээл нөгөө хүмүүсийн нэг бизнес ингээл нэг хөрөнгө оруулалтын дээр хийгээл хүн өөрөө нэг бизнесээ ингээл нэг тайлбарлал тий тэгэл тэрнтэй хөрөнгө оруулалт хийгээл ингээл явдаг байсан шүү дээ. Яг тэрэрхүү юм шиг надаас жоохон санагдаж байна. Яг энэ нөгөө нэг бизнес одоо яг энэ одоо юмыг сайн бас мэдэхгүй болохоор яг жоохон ойртуулж хэлж байгаа юм л одоо нэрлээ да. За тэгвэл Амка маань ер нь яг энэ сургалтанд яваад тий чиний одоо хүсэжсэн одоо тэр мэдлэг тий тэрийг чи гоё ингээд авч чадсан уу? Чи өөрийнхөө сэтгэлээс тэгвэл яривал ямар вэ? Яг ингээд нууцгүй ингээд яг үнчээр хэлэх юм бол хүлээлтээс бол давсан. Тэн чи ингээд бүх зүйл надад бүр ингээд баг бодит биш юм шиг санагдсан. Яг ингээд миний ингээд өдөө хүртэл ингээд амьдарч ирсэн ертөнцөөсөө би ингээд шал өөр ертөнц рүү очсон байхгүй. Очсон чинь яг ингээд тэр олон 8,000 хүн тэр ивэнтэнд суулж байгаа байхгүй. Тэр 8,000-уулаа тийм амар тийм өлсгөлэн. Яг ингээд боломжийг ирж хайсан. Тэгээ боломжийг алддаггүй. Шулуун шудраг бас сайн сэтгэлтэй амар гоо найрс хүмүүс байсан. Би ингээд бас тийм хүмүүсийн дунд ороо ингээд алхаж байгаадаа бас өөртөө айгүй гоё мэдрэмжтэй явж өнгөрсөн тэр энэ 5 өдрийн хугацааг бол би Лас Вегаст бол үнэхээр яж тэгээс Лас Вегаст би өөр анх удаа очиж үзэж байгаа. Тийм шүү дээ. Тэгээ зүгээр тэр Лас Вегаст буух мөчтөл зүгээр ингээд сууж догтлж байгаа. Ямар гоё юм бэ гэж гойсон. Муухай нэг ч харагдахгүй нэг ч бодогдохгүй. Тэгээ би эхний 4 өдөр ингээд би бас ингээд стил ингээд би өөрийгөө ингээд амар холбэк хийгээл өөрийгөө ингээд ичиж эхэлсэн яг тэр ингээд хүмүүсийн хажуугаар ингээд тийч ингээд миний хажуугаар дандаа л сая доллар хийсэн хүмүүс амар баян хүмүүс ингээд алхаал хоорондоо юм яриад нэтворкинг хийгээл амар гоё байсан би тэгж чадахгүйсэн аахгүй би ингээд очиод юм ярихээр би амар ямар бизнес хийж илаа гэл тэр надад ингээд тийм амар obstacle гарч ирж байгаа юм л та ингээд янз бүрийн ингээд бодлоод орж ирэл би юу хийж илаа би ингээ хүнтэй юм чадах болов би англиар гас төгтөрөхгүй ярьж чадах болов гэл яг тэгэл ингээ зөндөө олон бодлоод ингээ аим хотбаг гэжсэн Ajax ингээ ламааж за чи чадна шүү дээ чи зүгээр очиод яар гэл тэгээд ингээ чадахгүй байгаа байхгүй тэгэл яг 4 дахь хоногийн дээр нь Tony Robbins 4 цаг 50 минут болов баг 4 цаг 30 минутын семинараа ороод дуусгаад би зүгээр шал өөрхөн болж гарч ирээд одоо зүгээр таарсан хүн бол дөө наа чи ямар танаа хувцс чи ямар гоё та юу гэдэг хүн та юу надад ямар зөвлөгөө өгөх үү би энэ залуу ийм амбицтай ийм хийх гэж явж байна та надад ямар зөвлөгөө өгөх миний өнцгөөс хараад та надад зөвлөгөө өгөөч ингээд яхаа тэр хүмүүсгээ бүгдээрээ ингээд би ингээд хоолбэг хийгээд өөрийгөө тэгээд байсан чинь өөрөө жоохон өөрөөсөө санаа зовоол ингээд яасан болохоос штэ яг тэр бодол маань ингээд надад байхгүй болсон би ингээд өөртөө итгэлийг аваад би ингээд өдөө хүртэл ягаад энэ бүх зүйл рүү ингээд чиглээд явсных би ингээд зүгээр ингээд явхаас өмнө би өөртөө амар эргэлжсэн байхгүй би бас яг өөрийнхөө сонирхдаг юм явах гэдэг нь эргэлжижсэн тэгсэн чинь юу вэ тэгсэн чинь яаж байгаа юм бэ би тэнд бараг л блог хийдгэлээсээ байж гэсэн ирсэн шүү дээ анханасаа барыг ийшээгаал зорж исэн гэдгээ бараг ингээд мэдэрсэн юм тэр ингээд зүгээр бизнес конференс гэж ярьж байгаа мөртлөө so ерөөсө бараг рок шоу байсан юм би бүр ингээл яа гэл нүд нэг дээр зүгээр одоо бүр янз янзын бизнес санаанууд ингээд ургаж гарч ирэл бит хоёр өмнө ингээд хавд ингээд ийм бизнес хийгээд Ajax дээр зөндөө юм ихлүүлээ гэж ярьдаг байсан байхгүй. Тэгээд тэрнээс өмнө ингээд бит хоёр ганц хоёр имиж нэг турш үзээл яг тэрний дараагаар ингээд Ajax чи зүгээр ийшэл яваад үз. Энээс хоёроо жинхэнэ inspiration motivation аавна. Тэгээд энэ дээрээс хоёлаа ингээд гоё юм аваад хөдлөн тэгэл зааш наваа зөндөл ингээд ментор их гэл зөндөл ингээд үзчихсэн мэддэг юмудаа заач гал тэгээд би чинь тэгээд надаа энэ бас ингээд хоёр одоо ингээд шууд ингээд Ajax-ийн ямар хэцүүг ингээд ойлгож байгаа юм. Бүхэд юм ингээд сог шалтгаалж авч нэг өгүүлбэрээс ингээд байж та нат чи юу юм гээл. Тэгэл нэг юм нэг VSL яцсан гэнэ, stack яцсан гэнэ гэдэг нэг нэгэнгөө асуужсаар гол тэгэл баг багаар сураал
одоо хоёул ирээдүйд бит хоёрын төвлөсөн. Тэгээд ирээдүйд бас нэг одоо ойрмогхон юм явж ирсэн юмараа ингээд DMV area ивент хийхээр ингээд бодож байгаа. Тийм, Virginia, Washington DC хотоор тий. Харин бит хоёроос Оюка бит хоёроос амкаг тийш явах гэж чи одоо л хийж чаднаа гэсээр байгаа яваасан. Тэгээд яг тэр ихтгэлтэй ийм одоо юутай ирсэндээ сэтгэл хөдлөл өндөртэй ирсэнд бас амар баярлж байна. Баярлаа. Ajax-ээс бас зөндөө баярлаа. Тэгээд зөндөө хэлээгүйс. Гэтэ очиод зөндөө хэлсэн. Би Tony Robbins-ын дараа гарч ирээд бүр шал өөрхөн болол. Нэг шууд Ajax-ээс цаа минь найзгаа ишээ дагуулж хоёулын хамт ирсэн байна. Баяртай байна. Шууд манай нээлттэй хүн болж болол. Чи ингээд баярлаа юмуудыг надад ингээд ойлгохгүй шин ингээд миний араас ингээд дэмжижсэн баярлаа. Одоо их хамт байгаа баярлаа гэж би чи зүгээр амьдралыг амар хад шахалтай хүн болж болоо. Амар ингээд харах өнцгөө өөрчлөө шууд аав ээжтэйгээ ярихдаа ингээд ээж аав амьдрал чи ингэстэй юм байна. Ингээд буруу бодоод байдаг байсан байна гэж. Тийм ярьж байгаа. Хэлсэн цаа миний хүү сайхан яваад ирээ. Тэгэл одоо тэгээ тэрнээс яриаг нь одоо нэр өнөөрөө ярихаас. Тийм штэ. Монголд байгаас хүмүүстэй өстэй энэ мэдсэн сурсан мэдлэгээс ингээд түгээхээр бас айгаа бас гоё идэгтэй. Ээж аав амар гоё харж үлдэнтэй. За тэгвэл Ajax Amka 2 за Ajax-аас хэлэхэд за яг сая яваад ирсэн сургалтаасаа яг чиний ингээд бүр яг зүрхэнд чинь тий ингээд хурж үлдсэн яг нэг тийм гоё яриа тий нэг юм тип байвал манай подкастын сонсож байгаа хүмүүстээ гоё хуваалцаж яг ингээд нэг юм товчхон яг нэг хэлсэн нэг хүнийх нь тий яг юу сурсан бэ тий яг нэг тийм гоё өөрчлөөч бид нарыг тэхүү жоохон ч гэсэн Мэдээс энэ бол юм байна л да. D1-ээс D4 хүртэл надад ингээд аюу их юм байна. Яг бол тэнцээ ингээд би бас нэг бизнес дээр ингээд би бас өөрхөн бизнестэй нэлээд clarity болоод яг юу ихтэй гэдгийг нэг мэдсэн. Одоо дараагийн даалгавар дээр мэдсэн. Гэтэ яг тэгэж асуух юм бол миний бодлоор дөрөв өдөрт Tony Robbins-ийн ярианаас нэг юм байсан байна. За тэгэхээр ер нь бол ингээд Tony Robbins ингээд өөрөөсөө ингээд ороод үзэх юм бол ер нь бол аюу амар хүн. Яран дундаас нэгсэн. Tony Robbins ярьж байхдаа нэг юм надаа юу нэгээд бүр үнэхээр чин сэтгэлтэй ингээд хүрсэн бэ гэхээр өөрхөн ингээд түүхээс холцож байгаа байхгүй юу? Tony Robbins ингээд бага ахтаа ингээд 11 настай байж байхдаа ер нь Tony Robbins амьдралын яг анх юу өөрчилж исэн гэсэн чинь 11 настайдаа ингээд Thanksgiving ингээд болж исэн. Tony Robbins ингээд өсөж байхдаа ингээд 2 дүүтэйсэн. Тэгээд 4-5 өөр автаа байсан гэлөө. Тэгээд ингээд 5 дахь аав дээр нь 11 настайтай шүү дээ. Тэгээд 5 дахь аав дээр нь юу ажижсэн. Tony Robbins-ийн нөгөө яг Thanksgiving болоод тэр оройн нөгөө нэг гэрийнхэн амир ингээд хэрэлцэжсэн. Тэг ингээд ээж аав нэг ингээд хоорондоо ингээд амир хэрэлцэжсэн. Тэгээд ээж аав амир хэрэлцэж байгаа юм тэр нөгөө хоёр дүүдээ сонсуулахгүй гээд Tony Robbins хоёр дүүгээ ингээд өрөөлөө нэг аваад тэгээд хаалганд төвччихсэн байхгүй. Тэгээд хаалганд хийж бариад. Тэгээд ингээд байж чинь яг ингээд Thanksgiving-ээр нэг хүн ингээд хаалганд тогссон байхгүй. Ямар ч танихгүй хүн. Одоо нэг delivery хүн. Тэгээд delivery хүн хаалганд ингээд тогшоод гэсэн чинь хаалганд ингээд онгойлгосон чинь ингээд нэг delivery хүн ингээд хоёр ингээд уут дүүрэн хоол ингээд одоо ингээд тийм түүхий дахиад тэгээд өөр тийм яг Thanksgiving хоолны материал ингээд тэдэнд ингээд хандилж өгчээс байхгүй юу. Одоо charity маягаар. Тэгээд ингээд Tony Robbins яг Thanksgiving-ээр тэд ингээд хоолгоогоос болоод ээж аав хэлсэн чинь өөч чинь амар баярлаад. Тэгээд амар ингээд баярлсандаа очиод ингээд аавдаа ингээд хэлэхэд шууд ингээд очичгүйгээл хей ааваа үүдний хүн ирсэн мэн тэр ингээд надтай уулзах заавал тантай ингээд уулзах гэдэг энэ дэргээл. Тэгээд ингээд хэлсэн чинь аав нэг ерөөс ингээд тоохгүй нөгөө ээжтэй нэг хэлсэн болохоор тэгэхээр ингээд очиодсэн чинь тэгээ нөгөө заавал ингээд аваад удаа гэсэн чинь ингээд дуудсаргаад аав нь ирсэн. Тэгээ аав нь ирээд яг тэр нэг хоёр удаатай юм ингээд авах юм болов гэж бодсон чинь бүр амар уурандаа we don't accept charities гэд одоо бид нар ингээ хандив авдаг айл бишээ гэд хаалга ингээ өөдөөс ингээ савч хаасан байхгүй бүр. Тийм. Тэгсэн чинь тэгээ нэг нөгөө нэг залуу нь болохоор ерөөс ингээ яг савч хаахтан тэргийн мэдээ хөлөө ингээ оруулсан гэж байгаа байхгүй юу. Хөлөө ингээ оруулаад тэгээ хөлөө ингээ авчуулаад тэгсэн чинь sorry би ингээ одоо юунд өгөөгөө хариулт хүлээж чадахгүй. Ерөнхийдөө бол би танахыг ойлгож байгаа like everyone goes through some tough times. Хүмүүс нэг хэцүү цаг үе байгаа бид тэгж ойлгоо бид нар ингээ ханд өгж байна. Дээрээс нь та надад өгөөж чадахгүй яа би зөвхөн delivery хүн болохоор зүгээр л хөргөж авч исэн хүн болохоор гэж байгаа юм тийм. Тэгсэн чинь тэгээд аав нь тэгээд угаасаа ингээд ялцчихгүй тэгэхсэн чинь үгүйгээ тэгээд хоёр дахь удаадаа би тэгсэн чинь ингээд ханд авахгүй гэсэн чинь өөдөн дахиад ингээд бүр ингээд орж ингээд хагас бие ингээд хаалга ингээд авчихсан байхгүй юу. Тэгээд тэрийн тэгээд тэр аав нь ингээд хараа тэгээд бүр уурсан заз ингээд авчи гэдэг. Тэгээд хоёр тойрыг аваа зүгээр хайцсан. Тэгээд тэр орой тэр хоолгоо юмсан юм.
Тийм, Thanksgiving тэмдэглээг хоол унсах. Яг бол аавынх нь одоо тэр нэг эгоогоос болоод. Гэсэн чинь тэр үед ингээд Tony Robbins гэсэн яг бодож гисэн байхгүй. Яг зарим хүмүүс юу яагаад ингээд ийм байд амьдралын юм ихэд бол яагаад ийм байд тийм. Тэгээ зарим хүмүүс ингээд одоо ингээд танихгүй хүмүүс ирээд бид нар дээрээ бас ингээд хоол өгч ин тэ. Тэгээ зарим хүмүүс яагаад ийм байд гэсэн чинь тэр үеэс нь эхлээд Tony Robbins за ерөнхийдөө яг аварсан зүйл юу ийсэн шиг яг тэр оройн ингээд зүрхт нь босс юм хэрэг strangers care одоо ингээд танихгүй хүмүүс ингээд бас өөр танихгүй хүмүүсээс ингэж одоо ингээд careless юм байна. Тэгээ яг тэр үеэс нь болоод тэгэл Tony Robbins дараа жилд нь өөрөө ингээд баг 12 настайдаа жилжингоо ингэж одоо нэг ажил хийж байгаа л нэг бас нэг өөр хэцүү айл очичны хандив өгөөд бас өөрөө ингэж жилжингоо гэж цуглуулсан мөнгөрөө тэгээд ингээд дараа жилийн ингээд өөрөө 10 настай хөвгчтэй тэгэл бас ингээд орон community төлөө явж байгаа л тэгэл за ямар хөө амар хэцүү байна гэдэргээл тэгж асууж байгаа л тэнийг айл дээр очиод хандив өгсөн чинь тэгэл тэр айл ингээд амар ингээд openly ингээд амар гой хүлээж авсан бүр тэр хандвэн ингээд аваалаа. Тийм тэр нэг онгойлгосон нэг ихч байсан гэсэн тэр нэг ингээд дөрвөн ингээд юутай одоо хүүтэй. Тэгээ аав нь бас байхгүйсэн. Аав нэг сүүлийн 3-4 хоног ингээд байхгүй ор сургуу алга болцсон. Яг Thanksgiving үеэр байсан чинь Tony Robbins яг тэр айлд нэг тийж хандив өгсөн чинь тэр айл ингээд амар уйлаа. Тэгээ нөгөө дөрвөн хүүхэд нь ингээд Tony Robbins дөрч үнэхээр ингээд хамаг баярлаа гэдэг ингээд хийлээ. Тэгээ Tony Robbins ингээд тэр үед ингээд амьдралдаа ингээд мэдэрчсэн ингээд хамгийн том ингээд grace болон тийм gratitude ингээд амар ингээд гоё талархал тийм юм мэдэрчсэн юм бод тэр юм шиг байна. Тэр хүмүүс тийж хэлгүүд нь тэр үг надад бүр ингээд зөвхөнд ингээд бүр амар боосоохгүй. Тэгээд ингээд Tony Robbins ингээд за би яалч юм гэдэг бас өөрийгөө delivery ингээд хэлсэн л тээ. Өөрөө амар уйлах гэсэн. Тэгэл ингээд гарч ирээд машин дотор ороод уйлал за амьдрал үнэхээр ингээд ийм гоё. Тэр яг тэндээс л ингээд амьдралын ингээд хамгийн гоё ингээд мэдэрч болох мэдгүй gratitude-ийг одоо мэдэрсэн гэх юм уу. Тэр үг л надад ингээд амар буугаал. Тэгээд тэр үгийг би ингээд сонсчаад за би ч гэсэн ингээд ирэх юм Thanksgiving бас ингээд Amcaptor бас юм бас тгий гэж бодож байгаа юм бол яг хүмүүс ингээд тэрийг заавал record дээр бичлэг дээр хийхгүйгээр зүгээр л ингээд очиод яг жигнэсээ яг тгий яг ямар хөө байдیں۔ Тэ бос хүмүүс ингээд тусалж үзье. Тэгээд бас ингээд charity-ний үйл ажиллагаанд ингээд оролцсон эдэр гэл. Хүнд туслахад чи заавал нэг баян байх албагүй, тэ баяжсан байх албагүй, тэ яг тэр түүхээсэн сурвал тэ nice. Tony Robbins тэр түүх нь үнэхээр гайхамшигтай. Хүн чинь яна уучлаа. Би бүр ямар ч мэдлэг байхгүй болохоор яаж баяжсан хүн юм? Одоо нөгөө одоо баяжсан хүн гэдэгтэй тэр чинь тий. За жоохон товчноор хэлэхэд ийм ярих бол бүр асар их юм байна. Tony Robbins зөв товчноор хэлсэн яг одоо 48 бизнестэй жилийн 8 тэрбум доллар хийдэг хүн. Тэгээд тэгэл явчихгүй. Тэгээд дэлхийн number 1 ер нь бизнес болон life coach. Тэгээд яа тийч тэр талаас нь хэлж байгаа гэхээр одоо ерөнхийдөө ямар ч хамаагүй successful хүнийг нэрлээд үзэх юм бол Америкийн ямар ч хүмүүс өсвөр хүний нэрлээд үзэх юм бол бүгд Tony Robbins coach гэсэн. Donald Trump, Nelson Mandela улс төр болон бизнес маркетинг тийм Mike Tyson одоо бүх алдартнуудыг одоо life coach хийдэг хүн юм тийм. Одоо бүх ингээд том NFL players, одоо football players, NBA players, LeBron, Kevin Durant бүгд тэр ингээд Kobe Bryant тэр бүх хүртэл одоо бүгд тэр ингээд Tony Robbins coach хийсэн байхгүй юу? Тэгээ тэр хүн чинь тэр сургалтанд ирээд ингээд түүхэн ярьж байгаа юм уу те. Вау. 40 минутын тууш ярьж хат 1 секунд ч баг ингээд хамгийн амар ингээд тийм яагаад unfocus болдгоо гэхээр Tony Robbins energy гаргаж чаддаг. Хүн бол ерөөсөө like you're being wide awake. Бүр ингээд 3-4 Red Bull уусан юм шиг ингээд бэнг гэж сонсохдоо амар focus сонсон. Яагаад бол ингээд баг 15 минут тутам ингэж баг ингэж дасгал ингээд бид нэг амар хайп топ ингээд болдог юм. Гой айтаад бөөнөр бүжиглэл хажууд хариуцлага бүжиглэл гой тэрүүлдэл яриад амар хайпны семинар болж өнгөрсөн. Тэгэл хажуудлах хүмүүстэйгээ бас Tony бас дасгалаад өгнө ингээл like Guru wanna be like what's your dream life гэдэг гэл. Тэгэл тэр мөрөө бид нар 2-3 минут дотор бидэл за одоо надад шууд ингээд 2 минутанд шууд 90 тонны хүмүүстэй амар гоёар ингээд шаарсан байсан. Тэгээд Tony бас өөр бас сурсан нэг юм гэх юм бол аюу гоё. Энийг хин бит хоёр болоод байсан чиг амар хэмжүүлсэн. Одоо ингээд нэг emotions, emotions. Тэрний юу гэсэн үг гэхээр одоо ингээд ямар ч хамаагүй үед ингээд үнэхээр ингээд амар ингээд motivated эсвэл амар ядарсан эсвэл нэг өглөө ингээд босон гоо ингээд амьдрал ингээд тэр чигтээ ингээд амдмааргүй санагдчих шүү дээ бүр ингээд тийм үйл нэг л ордоо ирсэн ерөөсө босмооргүй дээ тэр үеэс яаж ингэж хурдан ингэж гарах вэ гэсэн чинь Tony Robbins хэлж байгаа байхгүй юу яг амар олон арга байдаг гэтээ яг нэг арга нэг товчноор гэх юм бол одоо gratitude одоо өөрөө юунд амар ингээд grateful тэр мэрийг ихлээсээ бодоод үз тэр мэрийг бодоод үз тэр ингээд гоё мэдрэмж ингэж орж ирэнгүүтээ шууд ингээд одоо чам хөгжин тавиад ингээд high energy амар тийм positive music гэдэг тавиад тэгэж ингэж босож ингэж одоо бие хөдлөх гэх юм уу бие хөдлөж яасан гоё бүжиглэх гэх юм уу одоо бид нар яаж ч гонигтай үедээ одоо жишээлбэл бидний биеийн ингээд хилэмж маань ингээд өөр болдсон шүү дээ гонигтай үедээ бид нар жоохон ингээд
харц жоохон доошоо мөр унжсан тийм ээ. Тий. Яг нэг тэгээд нэг дуу жоохон сул тэгээд жоохон удаан ярьдаг ч юм уу тийм. Харин бид нар ингээд амар тийм energize байх үедээ ингээд нурууц их тийм толгой ихц тэгээд харц ихц шулуун мөртлөө дуу чанга хурдан ярьдэн шүү дээ ингээд амар excited байх мөчтөө бид нар тэрийг ингээд Тони Робинс яг шинжлэх ухааны талаар ингээд тайлбарлаж байгаа байхгүй. Яг үүндээ тархич нь ингээд чамааг өдөртдөг юм аа. Ингээд зүрх чинь чамааг өдөртдөг юм аа. Гэдэг ч байгаа байхгүй. Чи ингээд гүнзгий амьсгаа аваад амьсгаад үжээд ингээд буцаа зөв амьсгалын техникийг ингээд амьсгалахаар ингээд цусны чи флоу ингээд өөрчлөлтөд зүрх чинь илүү их хэмжээнд цус шахаад шахсан цус чинь тархилуу чи очоод тэгээ чи ингээд төвлөрөх янз бүрийн байдал чи шал өөр болно. Энийг чи ингээд үйл хөдлөлөөр ингээд тэрийг арай механик аргаар ингээд өөрөө албаар тийм high energy team state-д mind state-д явж байгаа гэх юм уу? Яг энийг ингээд тэгэж хүчээр ингээд механик аргаар ингээд орчуулж байгаа байхгүй. Яг тийм болохоор ингээд гонигтай үед хэрвээ байхаар бол зүгээр нуруу зэгт. Тийм болохоор нэг gym fitness нэг амар яваад байгаа ингээд гой биетэй хүмүүс чинь ингээд тийм амар депресс, стресс гэсэн юм юу ингээд байдаггүй шүү дээ. Яг л тэд нар хөдөлж байгаа байхгүй. They create like emotions, like the motion creates emotion. Яг үндэ байнгын хөдлөөд ингээд байнгын нурууцах, байнгын ингээд чанга бие хаатай тийм байхад тэр хүн угаасаа стресстэй нэг амар даун сайд амьдрах гэж ерөөхдөө бараг байхгүй байгаа байхгүй. Би чинь гуниглаад ямархороо яг эмо дуу сонсох дуртай. Тийм шүү нэг пиано тавиал зүгээр. Зүгээр лаад шагалтай байсан энгийн ингээд тийм лайф хак байгаа. Тэгээ би нэг хүртэл одоо ингээд ажил дээр ингээд яаж авахгүй ажил дээр одоо ингээд жоох ингээд яг ажил тархи алт ирлээ жоох ядагдахгүй жоох цогтууд тавиал жоох яг өөрийнхөө дуртадаа тавиал ингээд ажиллаа ихэд лааж байгаа байхгүй тийм ч зүгээр алж байгаа. Өстө хэрэг өдөр тутамдаа хэрэгжүүлж болохоор хайж байна тий. Яа. Nice. За Амкагийн маань хувьд ямар том одоо сургамж үлдсэн бэ? Зөвхөн motion creates emotion гэсэн юм уу да. Энийг бол би бүр ингээд одоо ингээд өдөр тутамд зүгээр цаг минут тутамд ашиглана гэж бодож байгаа. Тэр хүмүүстэй уулзаад би уусаа тэр хүмүүсээс гайхчихсан байхгүй. Би хажууд нь тэгээд ингээд нурмаагаад яваад хахад тийч байгаа тэр олон мянган хүмүүс ингээд нэг ч ингээд начиг нурмаагаар ингээд харагдахгүйсэн байхгүй. Ингээд харсан хүн болгоод бөөлөр ингээд хурж ирээл ингээд юм ярих гэдэг ингээд би хүртэл би баг юу чи баг чаасчих өөрөө баг зүхтаагаал. Бис шинэ хүмүүс яаж ийм амар гоё юм энергитэй тийм амар ингээд гоё яж чадаад байна гэд би гайхчихсан байхгүй. Тэгэл тэгсэн тэгэл за одоо би ямар ч нэгт энийг ол өөрчлөх хэрэгтэй байна гэдэг амар ойлгож байгаа байхгүй. Тэгээд амар олон юм сурсан. Яг үндэ ингээд бүх спикер болгоноос баг авах бүр зөндөө юмнууд байсан. Тэд нар бүгд амар үн цэнтэй хичээлүүд аргагүй тэд нар чинь өөрсдөө бас ингээд тэр олон сая долларын бизнесийг босгохдоо ингээд байжсэн хичээлүүд өөрийнхөө амьдралын бага насны амьдралын туршаа олсон хичээлүүдээ бүгдийг ингээд 30 минутын лекцэн дээр багтаагаад ярьж байгаа хгүй зүгээр ингээд 1 секунд ч баг зүгээр суух юм боломж гарахгүй юм чи бүр ингээд бичиж авч амжихгүй баг слайдуудын зургийг авч амжихгүй бүр ингээд сүүлдээ уцны цэнийг мэнэгч дуусаад чи мөө болж байгаа. Тэр хүмүүсийн мэдлгүүд ингээд шингээж авах бүр амар хэцүү байсан ингээд бүгдийг ингээд бүр ингээд хараасаа бүр ингээд ундраад ёо ямар амар юм бэ гэж яг ингэж л амьдрмаар ингээд ямар гоё юм бэ тий. Гэхдээ бас нэг бодож байгаа юм нугаас тий. Яг иймэрхүү конференс, ивентэд явахтаа бол бүр ингээд за би бол ийм юмд явж байгаа юм чинь би яг л энэ одоо community-гийн яг нэг хүн гэдгийг мэдрээ тий. Яг тэр сэтгэл санаагаа амар сайн бэлдэж авах хэрэгтэй юм шиг байна гэдгийг би бол та хоёрын ярианаас бол нэлээд ойлголоо. Тэгэхгүйс ингээд нурмаагаад ажиллахгүй заавал нэг хүн тий нэг хүн speaker ингэж гарч ирж юм ярьж чи ингэж дээшлэхгүйгээр яг л нэг эхнийхээ өдрөөс л яг 5 дахь өдөр хүртэл яг тэр нөгөө энерж байгаа ингээл авч явахын тулд яг тэр сэтгэл хөдлөл бүх юмнуудаа ер нь бол яаж авах хэрэгтэй зохицуулж авах хэрэгтэй байдаг юм байна. Тэгэд бас надад нэг юм асуухад одоо жишээлбэл тэнцээ очиж байгаа хүмүүс чинь ингээд бизнес план бизнесээ ер нь л айгүйх бизнесээ хөгжүүлэх хүсэлтэй хүмүүс байгаа шүү дээ. Одоо жишээ би өөрийгөө бодоход би ч ингээд бизнесгүй хүн шүү дээ. Одоо өөрийгөө л олохгүй явж байгаа хүн шүү дээ. Тэ ер нь бол тиймэрхүү хүнд бол бас зүгээр welcome уу те гой гал гаргаж өгөх үү те. Энэ бол тиймэрхүү хүмүүст яг би яг наад асуултыг чи баг тээж очсон ер нь амар лаглаа хүмүүс ингээл та нар нэг ширээн суугаал ингээл амар лаг би юм хийдэг юм боловсрол юм бизнес хийгээд ингэдэг гэх тэнгүүд би яг өөдөөс нь яхав sorry би нөгөө хумс хийдээ тэгэж чи бизнес дэжиж байгаа юм чаа. Тэгэж гэхдээ яг зүгээр яг тэр одоо
тэр бизнесийн санаа гаргаж ирэхээ бүр тэрийг гаргаж ирэхийн тулд одоо энэ конференс журнал зохион байгуулж. Тэгэхгүй ингээл одоо 1000 одоо бизнесэндээ тэр бизнес нь тийм хангалттай юм нөгөө нэг юм орлого олдгоо ч юм уу тийм хүмүүсэндээ явж байгаа бүр бизнесээ ингээд яах чагаа одоо бүр create хийж байгаа хүмүүсэндээ явж байгаа юм шүү Миний бодлоор хүн болгоно л яг нээлттэй. Ер нь бол би бол тэд тал дээр одоо энэ шинэ ерөнхийдөө явсан шалтгаан гэх юм бол одоо new strategy болон new аргууд одоо орчин үед 2025 онд хүмүүс яаж ингэж олон сая долларууд хийгээд байна. Тэр бүгдийг мэдхийн тулд ерөнхийдөө ер нь явж байгаа л да. Тэгээ жил болгоны ерөнхийдөө яаж явдгийг хэрэг угаасаа хүн чинь өөрөө мэдэхгүй шүү дээ. Тэгээ мэдэхгүй юмас болоод тэгээд дараа нь би өөр харамсдаг гэх юм уу. Яг тийм хүн ингэ замыг амар олоод туулаад үдцсэн. Тэгэхээр ингээд уус ингээд тулж үзсэн ингээд дараа энэ хүн конференс дээр болж энэ хүн яг би бас ингээд спикер дээр харж байгаа байхгүй яг хин яг ярих юм дээр. Тэгэл тэнцээгээ байгаа спикерүүд чинь ихэд бол бүгдээрээ л хамгийн багадаа ингээд сая доллар хийсэн хүмүүсүүд. Одоо Tony Robbins жилийн $8 тэрбум. Тэгээ өөрөө спикер юм Andy Elliott гэдэг тэр чинь жилийн 100 сая доллар хийдэг хүн. Тэгэл тийм хүмүүсийн яг ингээд угаасаа л ингээд яриан ингээд сонсонгуудаа ингээд хүн болгон бид нэг багаас ингээ авахвал амар хэм олон юм хийх хүсэлтэй ингээ төрж исэн. Гэтэ ингээ бид ингээ насаа их тусам ингээ тэр өстөд ингээ багаар ингээ л байхгүй болоод идэв шүү дээ. Тийм. Тэр нэг унтарсан тэр галын ингээ буцааж ингээ амар хасааж өгдөг юм уу. Тэгэл угаасаа ингээ бид нар ягаад галын ягаад унтарсан бэ гэхээр угаасаа 90 тонны хүн байгаа бүх хүмүүс л яг миний хувьд гэх юм бол угаасаа наач болж бүтэхгүй эсвэл наач ингээ одоо бид нар ингээ that's not for us гэх юм ч юм. Бид нар ингээ чадахгүй надад өөр хүмүүс чаддیں۔ Эдэр гэдэг ч юм уу. Дандаа тиймэрхүү одоо ингээд одоо false belief одоо хоромж тийм одоо итгэлтэй ингээд байдаг. Тийм. Өөрөө нөгөө хийж үзээгүй юм байж ээж нэг болохгүй бүтэхгүй гэж нэг ингээд нэг жоохон нэгэрээ боддог тэр тий. Ерөөс ингээд орлож үзээгүй юм за угаасаа бүтэхгүй дээ гэсэн тийм их бол яг тийм энэ эвентэн дээр ингээд очиод ингээд ягууд угаасаа бүх юм өөрчлөгдөн. Яг нь тэнцэнээс нэг амар тоод эсвэл миний хувийн бодлоор бол за ингээд бизнес ингээд 4 жил байж байгаа. Нэг амар тийм бүр ингээд хэцүү тийм юм бол байхгүй яг ингээд тоод өсвөлт. Зүгээр л ингээд амар одоо шил би зөв өөрхөн жишээ дээр ярил л та. Би одоо шилбэл ингээд нэг email marketing agency ингээд нээж байгаа байхгүй юу. Ингээд 750-аас ингээд $1000 per month одоо per client. Одоо нэг жишээлбэл нэг нэр салон дээр очиод би танайг маркетинг дээр хийж өгье. Тэгээд өөрөө сарын $1000 гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэнцээтэй хүмүүс ингээд agency-тэй мөртлөө тэд сарын $30-40,000 ингээд хийдэг. Тэс мөртлөө зарим нэг ингээд 100-аас ингээд сарын $100. Тэгвэл би бодож байгаа байхгүй юу. Та тэгвэл яаж тэгвэл тийж ингэж хийдэг. Яаж ингэж амар өндөр price-тай амар charge хийж чаддаг юм. Тэгэл ингээд асуужсэн чинь бид нар ингээд бас performance based model гэж тэгж байгаа байхгүй юу. Ерөнхийдөө бол бид нар ингээ хүмүүстэй би бол энэ яг шууд очиод асуусан юм. Би ингээд нэг хүн дээр ингээд одоо ойрцооны Ashton Shanks гэдэг нэг хүн байсан байхгүй AI хийдэг. Тэгээ тэр одоо ойролцоогоор нэг $500 сая хийсэн хүн ер нь бол. Тэгээ нэг яг тэр хүн дээр очиж би зөвлөө асуусан. Тэгээ асуусан надад тэгж яж байгаа. Чи ингээ $1000 ингээ charge хийж байгаа орон зүгээр ингээ очиод үнэхээр маркетинг сайн бол маркетинг аягүй сайн ч үгээр компани 30% аваа. Тэгээ компани 30% авах юм бол чиний ингээ work хийж байгаа ажиллаж байгаа амар багасна. Тэр client чинь чамайг ингэж одоо юу юм бэ? Заавал ингээд одоо $1000 энэ ажил хийхгүй зүгээр үр дүнээс л чи салимжина. Тэгээ үр дүнээс ингээд салимжааж зүгээр одоо ойролцоогоор тийм хожиж аваа. Тэгэл чи тэгээ нэг ойролцоогоор 3-5 client дээр тэгжсэн орж зүгээр 50 client дээр шууд би надад шууд team сар орж ирсэн. За ойролцоогоор шууд 50 client болчихсон бүгд үр дүнтэй болчихсон 50 client болчихсон бол мэдээж үр дүнээс нэг орж ирж байгаа баг дээр босгоно эдэргээл. Тэгэл ингээд бодоод ихсэн чинь би ч одоо ингээд сарын одоо ойролцоогоор 3-аас ингээд $5,000 хийдэг хүн чинь одоо тэгэл тэнцээ хашаа шууд ингээд бодож байгаа байхгүй юу? Энэ моделоор би яваад ингээд $5,000 хийж байгаа юм дүүл таны хийсэн моделоор явах юм бол би чинь баг бодлоочгүй 4 дахин бага ажилласнаа. Ямар үр дүндээ бейсинг би баг дээр босно гэж байгаа би баг хамгийн их хийх болчих жоохгүй. Тэр 4 дахин бага ажиллаа баг миний олж байгаа орлого баг ингээд 5-аас ингээд $30,000 гэж баг 6 дахин ихсэх боломжтой гэх юм уу? Ганцхан тиймэрхүү ингээд strategy болон тиймэрхүү санаа дээр авахгүй ч хүмүүс тэрхэд хийж чадчих юм. Тийм. Одоо хүн болгоны ингээд харах ингээд одоо үнцгэн ингэж амар өөрчилж өгнө. Тэр нь бол яг тэр бол зүгээр л ингэ захил strategy шүү дээ. Тэрнээс битээр бол жинжээ очиод бүр яаж ингэж өндөр түвшний ингэ одоо video marketing бүр ингэ амар хэцүү юм болгож ирсэн чинь яг ингэ formula ингэ яг өөрсдөө formula хийж өгдөг байхгүй юу? Бид нар видео хинд яг ингэ 20 гэдэг 30 гэдэг ингэ хийж байгаа юмнуудыг ямар ч юм шүүлтүр бүгээр зур шууд дэлгэж байгаа. Тийм. Тэгээд ингэ харчингууд нь байж та энэ ганц нэг бичлэг 100 сая төрсэн 100 сая бичлэг ингэ тавьсан чинь вау наач бол амар би хоёулаа бараг гараад хийчих юм уу гэсэн шууд тиймэрхүү бодлоод орж иж байгаа байхгүй. Тиймэрхүү бодлоодаас ингэ амар зөндөл ингэ яг тэмтэй адилхан 2 3 5 бодол ингэ үүсгүүл тэгэл you got your $1 million idea байхгүй. Уурсч илээ зүгээр яг ингэ нэг юм хийгээд за хоёул энийг хийгээд үзэхүү гэж жоохон юм ярилцаад
жоох юм бичээлийн хийнгүүд зүгээр улам гарч ирэх бараг бичиж явж байгаа. Дараа бичиж явж хоёр байж та энийг яана гэлээ гэж зүгээр ингээ бүр ингээ шууд шуурч илээ гэх. Тэр шууд ингээ storm болчихлоо яг mindstorm. Нөгөө тэгдэг штэ work smarter not harder гэдэг үг гэдэг штэ тий. Яг тэрийг л яг бодохдоос бас надаас нэг заах миний л бодлоо л та. Одоо ингээл ChatGPT энэ төр гээл AI энэ төр одоо ингээ амар хөгжөөд байгаа тий. Тэгээд яг энэ marketing, management энэ төр гээд одоо ингээ та хоёрын одоо энэ ярьж байгаа энэ strategy энэ төр гээ бүх юмнуудыг ч юм бол та AI ер нь бол бас хийх хэмжээний төвшөнд очиж байгаа штэ тий. Тэгэхэд миний бодлоор одоо бодохоор байгаас та ингээд яг энгийн хүмүүс бид нар чинь болохоор яг Alexa, Google, тэгээ ChatGPT энэ ингээл ашиглаад assignment яаж л зүгээр сургуульд аваад assignment-аа ингээл хийлгэждэг ингээл эсвэл email бичүүлж болно шүү дээ тэгээ ChatGPT энэ. Тэгэхэд ингээд энэ том хүмүүс юм бүр юм цаанаа юм баг ажиллуулад тэгээд яг AI бүр ингээд одоо хүний оюун ухаан AI-аас илүү ухаантай байдгийг шүү гэдэг ямар гоо баталж байгаа юм шиг надад ямар гоо санагдаад тах юм. Яг аль аль ашиглаж байгаа тий. I think it's like 80-20. You have to go 80% out human effort авах хэрэгтэй. 20% л AI. Би бол тэгж л AI санаандаа гаргах чиний хүмүүс хөдлөхгүй шүү дээ уусаа. Тийм. Мэдээж яг яагаад бид нар өөрсдөө тий. Яагаад гэж хийж чадж байна гэдэг нь бизнесийн ертөнцийн бол санаа бол угаасаа л мэдээж санаа. Яг санаа хэрэгжүүлэх эхлэнгүүд нэг асуудал гарч ирнэ. Тэр асуудлын шийдэнгүүд нь шийдсэний дараа тэр асуудал нь дахиад 5 асуудал гарч ирнэ. Тэр 5 асуудлын шийдэнгүүд дахиад 25 одоо асуудал гарч ирнэ гэх юм уу. That's like the business world тийм. Тэр бүгдийг мэдээж яг AI-ыг ашиглаж байгаа ингээд одоо ингээд solve хийж болно. Тэгэхээр тухайн зүйлсгөлд нэг асуудал 5 асуудал болгоод хүн болгоод энэ чинь give up хийдэг. Тийм болохоор нэг 80% яг human одоо нэг effort заавал авах хэрэгтэй тий. So nice. Тэгээд битээр өнөөдрийн подкаст те баг $1000 ID өгсөн баярлаа. Юу мянга байтгаа шүү. Баг тоо баг 5 жил дэлгэх гэнэ. Амар санаанд ундраа зөө. Дээрээс нь ингээд нэг сонирхолтой юм хэлэхэд битээр тийм ч бас нэг подкастын нэг залуутай нэг тарсахгүй. Гэсэн битээр зүгээр подкаст like what do you do? Би асуусан like what do we do podcast for like people гэсэн чинь. Okay, how much do you charge гэд хэдийг авдаг гэсэн хэлийг хэлсэн гэж чинь. 6 episode хийхэд бол $10,000 дээр charge гэдэг. Одоо 6 episode одоо хүн болгон дээр ингээд тийм байгаа. Тийм, potential тийм байгаа. Тэгээд ингээд би ингээд очсон чинь creators болон influencer очоод professional podcast set дээр авсан. Тэдний очоод та би таад 6 episode хийж өгье. Бүгдийг чинь ингээд одоо ингээд доор хийж тэгээд хийж өгөөд Apple Podcasts эсвэл ямар podcast суулгад тавьж өгье. YouTube дээр тавьж өгье. Тэхийн тулд тэд $10,000 charge хийж байгаа байхгүй юу? Та хоёр битээрийн подкастыг хөгжүүлэлтэн дээр эхний ажлыг явах юм уу? So nice. Yeah. Nice. За. Тэгээ одоо удахгүй гой сургалтай хийн гэсэндээ бит хоёр та хоёрын сургалтыг гой бас видео хэлбэрээр бичиж аваад тий гой оруулъя гэж бас бодож байгаа. Хамгийн анхны Wonder Gears-ийн хамгийн анхны видеог та хоёрын сургалтаар эхлэе гэж бас бодож байгаа тий. Ер нь бас тэгж бодож байгаа. Тэгээд яг нөгөө нэг өдөр судар бүх юм гараад ирэх юм бол бас Instagram хуудас болон Facebook хуудас энэ бүгднгээр нь бас тий зарлаад энэ хавийнхаа бас хүмүүс хоёлаа ч бас зөндөө энэ хавьяасаа хүмүүс одоо сонсогчтой болцоолаа. Subscribe дарахгүй ах юм а та нар ч ямар хэцүү юм бэ? 10,000 үзэлтээр subscribe-ийн таараж өгсөхгүй шүү. Хоёроо subscribe дарахад тэгэл хүнээс ямар ч зардал гарахгүй ганцхан нэг screen touch таа. Дээрээс хамгийн гоё юм хизээч хамаагүй subscribe хийж болно. So why not? Just give me subscribe. Өшөө илүү олон гоё хүмүүс орж өшөө бол амьдралынхаа туршлагыг хуваалцаад өшөө илүү гой санаадад та ингээд гоё илүү өмнө цэнтэй эпизодыг илүү өргөнөж найж байгаа Wonder Gears юм аа. Яа хоёулын зүгээр маркетинг хийгээд байли. Тэг тойрчмостай урам зориг ороод тий илүү одоо тэгвэл сонсогчтой ямархан хүмүүсийн талаар сонсуулчих уу гэж бас тий юугаа бас тархиа оролдуулаад явна штэ тийм чинь та ид маань сайхан ингээд тэг мөнгө төлөхгүй зүгээр subscribe бутанда дарчих юм бол бит хоёроос аягүй гэлээ шүү. Би Wonder Gears-ийг ингээд подкастыг яг ингээд гадуур алхаж байхдаа сонсох дуртай байхгүй юу? Мэдгүй зарим нь ингээд над шиг алхах дуртай хүмүүс байгаа бол над шиг машингүй хүмүүс байгаа бол зөв кофе уугаад зүгээр ингээд чивчээр сонсоо явахаар хамаагүй надад бол гоё сайн. Би тэгж сонсох юм дуртай. Ажил хийж байхдаа би ажил хийж байхдаа ерөөсөө юм хүмүүс сонсдгоо байхгүй юу? Сатараалаад байдаг болохоор ингээд шууд зүгээр ингээд deep л орсон.
За битүүрийн тий. Энэ удаагийн подкастад тий орсон Амка маань дахиад орсон Амкада баярлаа. Мөн манай шинээр орж ирсэн зочин болох Содко буюу Ajax-тай баярлаа. Та хоёрын тийм явсан энэ сургалтын ер нь энэ ярьсан бит хоёрын энэ дугаар бол айгүй тийм mind blowing айгүй тийм ийм inspire болсон team дугаар байсан гэж найдаж байна. Тэр ивент дээр бүр энэс илүү ингээд хүмүүсийн бүр проектер ингээд спикерүүдээс зөндөө олон юм суралцж байгаа хгүй. Тэр бүхний ингээд шингээж байгаа тэр мэдлэг бүх зүйл ингээд бид нар ингээд Содкол Ajax болохоор ингээд зөндөө олон удаа энэ зүйл хийжсэн. AI сургалт би өмнө нэг удаа Ajax-тай нийлээд AI сургалтыг хийжсэн тийм. Тэгээ одоо энэ дээр бид хоёр дахиад энэ ивентийн санааг ингээд за энд явж ирчээд яг ийм хий хоёул ихтэй энийг дээр ингээд зүгээр зүйл нэг хийхгүйгээр хүмүүсийн амьдралыг өөрчлөө хоёулаа. Ерөөсөө ингээд амьдралыг өөрчлөе, бизнесийн туслахаар шууд бизнесийн next level авчи бид хоёрт одоо амбицон хийж чадна. Тийм бооны сум цэнгэлэгдсэн одоо байгаагүй шүршлээ яа. Дээрээс нэг юм хэлэхэд хэрэг өөрхөн та би зөвхөн хэлчихэ. $1 million ID-г олохгүй бол мөнгө олох талаас нь биш. Like how can I change a person's life? Би одоо хүний амьдралыг яг яаж өөрчлөх вэ? Тэр талаас нь бодоод эхлэнгүүт чинь бас сая долларын санаач орж иж магадгүй шүү. Вау. Бизнес өвнүүд өөрсөнд нь бүгд энэ бүх баталж байна. Яа нүгэл тэнцээ байсан бүх спикерүүд нь бас ингээд угаас ингээд за хүний амьдралд ингээд хүн чинь $10 сая хийж тэнцээ хүмүүс $10 сая хийж байгаа байхгүй. $10 сая хийчихгүүтээ тэгээд $10 сая дараа тэгээд тэг хичнээн чих мөнгө олсон ч тэгээд угаасаа баг дэлхийд дээр авч болох бүх юмыг баг авчиж байгаа зү. Тэнгүүтээ тэдэргээ бодож байгаа. Тэд цаашаа тэгвэл ягаад 10 саяас 100 сая руу явах гээд байгаа. Хамгийн гол нь тэр мөнгөндөө биш яг үнэхээр тэд ингээ хүний амьдралд өөрчлөлт оруулан гэдгийг мэдээ тэгээ явд юм байл ер нь бол. Тэгээ тийм болоод тэд ингээ өглөө болгон 5:30 тусдаг яг тийм дисциплин байдаг. Баяжчаад байдаг тийм. Баяжчлаа ягаад цаашаа яваад байгаа гэхээр тийм ингээд хүмүүс ингээд тийм туслах гэсэн яг бизнесмен үн яг ингээд баг гол юм өөрөө тэр одоо. Тийм. Ялангуяа ингээд Tony Robbins тэр ч одоо ингээд баг ингээд сая 2000 хэдэн онд лээ 20 онд лөө 1 billion одоо 1 тэрбум хүмүүст одоо тийм meal donate хийгсэн. Гэтэ meal donate хийнэ гэдэг нь одоо ингээд одоо Tony Robbins өгж байгаа нэг одоо хандвийн нэг meal нь бол зүгээр нэг тийм одоо $20-30 юм биш баг хамгийн бага $200 тийм meal өгдөг байхгүй юу. Тэрийг бол Tony Robbins нэг тэрбумыг баг 10 жилийн дотор хийнэ гэсэн чинь 8 жилийн дотор хийцэн. Тэгээ одоо ингээд live зорилго нь юу гэсэн чинь амьдралын туршид ингээд $100 billion worth of meals ингээд donate хийх. Тийм одоо амьдралын зорилготой явж байгаа. Тэр санаа нь бол бас гоё юм тий ингээд би ганцаараа баяжсан гээд тэрийгээ ингээд тий ингээд арахад ингээд яваад тахгүйгээр хүмүүс туслахыг энэ мэдлэгээ хүмүүс түгээе гэж явж байгаа энэ яг санаа амар гоё. Тэгээ та хоёрсандаас ингээд өөрсдийнхөө сурсан тий энэ ивентэд яваад ирээд суралцсан бүх юмнуудаас энэ хавийнхаа залуучуудад бас түгээх байгаа гэж байгаа чинь бас тэр санаа бас амар гоё байна. Тэгээд та хоёрынхаа тэр ивентийнхэн тэр өдөр судар болгон тэр юм болгоных нь мэдээллийг оруулнаа. Ajax-ийн бас social high-ийг бас биччихье. Тэгээд хэрвээ те манай Монгол бизнесүүд айгүйх байдаг болцсон. Тэгээд чамаас бас маркетинг ямар нэгэн те юу гэдэг лээ санаа болон хөгжүүлэлт тийм хөгжүүлэлт асуувал тийм Ajax бол тэрэн дээр бол айгу хаа хідэн төгрөгөөр шаардлах юм бас бидэхгүй лээ. Монголд бол би консалтейшн өнгөө байт юм аа. Яг бизнес нь ерөөхдөө хамаартай. Тэгээ надад ирж уулзсан бол ерөөхдөө бид нар яг суугаад яг бизнес нь яг хаана явж байна, аль төвшөнд хүрэхийг хүсэж байгаа. Тэндээс нь ерөөхдөө миний яалаа авч байгаа. Эхний консалтейшн бол угаасаа байнгын өнгөө жидэг. Тэгээ бид нэр ивент чинь ер нь бид нэр тийшээ явж байхдаа 3 сарын 24-нд ерөөхдөө хий гэж ярьсан. 3 сарын 24. Одоо 1 сарын дараа гэсэн юм шүү дээ. Тийм, бараг яг 1 сарын дараа. Тэгээд ерөөхдөө ивентэн дээр за ерөөхдөө яг 2 хэсэг ерөөхдөө яг одоогийн байдлаар хуваагдсан байгаа. Эхнээс нь яг тийм mindset болон тийм одоо life changing одоо бид нэр сурсан тэр талаас нь. Хоёр дахь хэсэг нь бол би бас өөрөө ингээд яг like how to actually realistically use AI in your business. Одоо AI өөрхөн бизнесийг яг яаж хэрэглэх юм. Одоо хүн болгон хэлж байгаа шүү дээ. Like AI бизнестэй хэрэглэх хэрэгтэй. Гэтэ яг ингээд at the end of the day business owner-аас асуугууд нь okay what does that mean гэвэл хүн болгон хариулж чадахгүй байхгүй юу? Яа нь бол ингээд AI бизнестэй ашиглах хэрэг ChatGPT AI бизнес гэсэн хүн болгон мэдэхгүй. Тэгээ ихэд бол тэр бүгдийг яг жигнэсээ яг одоо яг яаж бизнестэй ашигладیں۔ Тэгээ бас live одоо бодис шааруулаад AI ингэж ашиглаж ингэж одоо research хийж ингэж одоо customer дээр авчиж чана яг live demonstrations ихэд бол харуулна. Тэгээ ихэд бол зөөрхөн компанийн орлогыг хамгийн багадаа 20-30%-аар ихсэхийг
хүсэж байгаа юм бол энэ event юу бол business owners тэгээд дээрээс нь бизнес эхлүүлэх гэсэн хүмүүст эсвэл бас зүгээр нэг life одоо нэг амьдралд нь inspiration хэрэгтэй одоо за начиг амьдралд одоо ингэ за enough гэсэн нэг одоо л үнэхээр хангалттай би одоо ингэ одоо өөрчлөх хэрэгтэй байна гэсэн нэг тийм хүмүүс яхах бол тийм хүмүүс бид бүгдэд нэг тийм бодол байдаг шүү дээ. Ер нь бараг Америкт амьдарч байгаа бүх хүмүүст л хэрэгтэй, нээлттэй мэдээлэл өгөхөөр сургалт болох юм байна. За тэгвэл энэ түрээд Wonder Girls Journey 15 дугаар дугаар маань өндөрлөж байна. Бидэнтэй цуг байсан сонсогчдоо баярлалаа. Тэгээд бидний энэ дугаар таалагдсан бол subscribe дараарай. Like дараарай. Комент үлдээгээрэй. Комент үлдээгээрэй. За баярлалаа. Баярлалаа.